хамгийн өмнө нэгэн байшингийн гадаа сарнай цэцэг барьсан залуу цонх ширтэн зогслоо. Сайх цонхны гигэн гэрэл асч сайхны нэмсгэлсэн бүсгүй сансан шүү гэсэн хайрын харцаар болцоо залуу хүлэнэ. Тэр хоёрын бисээ харсан харц тэнгэр түг хот тэнгэл бамэд цэвэр тунгадаг усны долгомит гүн. Тэр хоёрын бисээ хүлээсэн хайр хэрвээ бодоод ариунгийнхэн хинэж харсан атархан нандин баг өөр дээрээ ini suara daur oke la 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 amor kumbagas deh saat atau puterin come on la 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 цаг хугацаа цаашлан үргэлжилж цаад хоёрын амьдрал өөрөсөөр цайралэг төрсөн бүсгэн хороонд хормын бэлзэг зүгээстэй цайлган сэтгэлтэй тэр аавын хөө цаашдын амьдралаа хөрмөрцөө хайрсаар амьдрсаар тэр хоёрын бисээ харсан харц тэнгэр түг хот тэнгэл бамэд цэвэр тунгадаг усны долгомит гүн 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 тэр хоёрын бисээ хүлээсэн хайр хэрвээ бодоод ариунгийнхэн хинэж харсан атархан нандин баг өөр дээрээ ла 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 and the song said that come on la 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 wait la 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 одоо бүгдээ гараад дэшээ өргөд ингэ зэрэг яваа. Тэгвэл come on гоо и la 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 За өдрийн халуун дэшээ ингээ багтаар лайв сешнд байна. Алдарт номин тас тамтлагын гишүүн дуучин дэлгэр мөрөн хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. баярлаа. Бас өрсөн явдал их баярлаа. Гоё байна. За саяны хамгийн ихэнд дуусан дууныхаа тухайд хуалцаач та юу бодож зохиов? Одоо энэ цомгийн нэр нь үүр дээр байхгүй. Тэгээ энэ үүр дээр цомгийн одоо нүүр зураг нь ингээд миний ийм тал нүүр. Тэгээд тэр тал нүүрний бурханлаг одоо ийм дүртэй байж байгаа. Энэгээр нөгөө тал нь ягаад байхгүй байгаа юм бэ гэхээр би бол энийг зөөсөгийнхөө ээжидэд зориулж ингэж зохиосон. Тэгээд энэ зүрх сэтгэлээрээ ингээд хичнээн ингээд байхгүй байгаа ч гэсэн үүрд ингээд хамт байгаа шүү. Үүр дээрээ гэж ингэж зохиосон. Маш гайхалтай дуу байна. За дэг яхахын хувьд одоо хэрхэн яаж дуучин болох замнал руу очив? Тэгээд яаж дуутай яаж холбогдов? За яг вэ. Тэгэл хүн бүхний хайртай үр хүүхэд гэртээ цэцэрлэгтэй л ингээд явж идэг шүү дээ. Гэхдээ яг өнөөдөр амьдрал дээр бол намайг дуучин болох хамгийн гоё зам мөрийг тавьсан хүмүүс бол номин тас тамтлаг. Номин тас тамтлаг дундаа бол одоо манай ангийн хаян хэрвэ. Хаянаа битээр бол номин тас тамтлагт ингээ анх орж ирсэн. Тэр цагаас хойш одоо бид нар бол
15 жилийг одоо хамтдаа ингээд туулсан. За манайхан бол бүгдээрээ өөрийн гэсэн өндөр хариуцлагатай юм аауд байдаг учраас өөрсдийнхөө одоо амьдралыг одоо хүндэтгэж урлагаас өөрсдөө жоохон чөлөөлсөн байгаа. Цаг хугацаанд бас эргээд ирэхээр бид нар нийлж сонсогч олонныхоо хайр хүндэтгэлийг бас даах үүрэгтэй гэж би дотроо боддог. Тэр цагаас хоошоо бол би одоо 10 жил номын тастынхаа одоо дуунуудыг одоо байнга дуулж энэ номын таст гэдэг одоо хамтлагийн нэр төрийг одоо бамбар мэт асаасаар яваа. Ийм одоо уран бүтээлч хоёргүй сэтгэлээр одоо урлагтаа зүтгэж байгаа. Тэгээ энэ одоо зүрх сэтгэл маань намайг бол өнөөдрийн одоо сонсогч олонд дуучин гэж хэлүүлэх одоо энэ нэрийг өгсөн байх гэж би боддог. За дараагийн дуу нь ямар дуу байна? Тэгээд тэр дууныхаа бас тухай түүхийг хуваалцвал. Одоо номын таст хамтлаг бол их олон уянгийн дуутай. Тэр дотор бол одоо их дөргөө цоглог дуунууд их цөөхөн байдгийн нэг дуу нь бол төрийн сойрхолд харан хамтлаг. Урлагийн зүтгэлтэн одоо бас гитарч Чуках бид бүгдийн хайртай Чуках энэ хотын гудамжинд шүн болдоггүй гэдэг дууг зориулж бид нарт зохиож өгч байлаа. Тэгээд одоо та бүхэнд энэ хотын гудамжинд шүн болдоггүй гэдэг дуулж өгөх гэж байна. Энэ бол Чукахын бидэнд өгсөн номын тастын дөргөө дуунуудын нэг. Өнөөдөр би бол энэ дууг онцолж бас та бүхэндээ зориулж дуулах гэж байна. Яагаад гэвэл одоо 8 дугаар сарын 29-ний өдөр сүнс хамтлагтайгаа хамтраад попод буцаж ирсэн. Pops come back те. Ийм гоё нэг шоу тоглолтыг ганцхан удаа бид нар одоо ингэ амьд хөгжмийн хамтлагтай продюсер TJ-тэйгээ хамтран одоо зохион байгуулах гэж байна. Ердөө 200 хүнд зориулагдаж байгаа энэ хөө very VIP гэж байгаа шүү. Энэ гоё үдэш бол дандаа попод цугласан ийм гоё тансаг үдэш байх болно. Тэгээд та бүдийг бас биднийг бас дэмжиж энэ гоё попын тесрэлтийг бас попод бусаж ирсэн гоё тэр түүх дурсамжаа бас иргэн санаж гоё ирээсэ гэсэндээ одоо энэ цоглог дууг бод энэ тоглолтод оруулж байгаа учраас өнөөдөр бас энэ гоё хотын гудамжин шүн болдоггүй гэдэг дууг Чук ахыг хүндэтгэн одоо дуулъя гэж батсан. Учин сарны гэрэл тонцохаа үстэн дохны ашин ярууха үнэн чари сэтгэл аруха үдгри юм шиг хот минь намуха очих газар охин хонгрын яриан тогтоом одоо түгдэж энэ хөд тасрахгүй одоо чи минь намайг үсэж одоо бүгдээ come on хайрт бэн хотын гудамжинд шүн болдгүй хонгор минь чи буяар үрийн гэг чамтайгаа хамт өгтэй үнсэж намайг Сэж хайрт бэн хотын гудамжинд шүн болдгүй хонгор минь чи буяар үрийн гэг чамтайгаа хамт өгтэй үнсэж намайг үнсэж хайрт минь чимээгүй үчин салхин ярууха чихэн чимний хорол халууха зүрөөд өнгөрөх хүмүүс намууха үдгри юм шиг хот минь ярууха Oh no everybody come on очих газар хайр төгөл охин хонгрын яриан тогтоом одоо түгдэж энэ хөд тасрахгүй одоо чи минь намайг үсэж
Үнсэж намайг яг одоо үсэж хайрт минь хотын гудамжинд шүн болтгүй хонгор минь чи буяар үрийн гэгэр чамтайгаа хамт өгтээ үнсэж намайг яг одоо үсэж ийм гоё дуу зохиосон байдаг шүү. Тэгээд ер нь бол одоо хамтлагийнхаа дууг ганцаараа дуулж явна гэдэг бол дөрвөн одоо хүний ачааг нуруунд дээр үүрж идэг. Ямар нэгэн дууг одоо дөрвөлээ хамтдаа хувааж дуулна гэдэг бол маш амархан амар зүйл байсан юм байна лээ. Тэгээд найз нөхдийнхөө дуулдаг энэ бадгийг өөрийнхөө нуруунд дээр үүрж явхад зарим нэгэн одоо үгийг алдах. Яг өөрийнхөө нөгөө нэг дуулдаг үгийг л маш сайн мэддэг. Хайнаа сүхэ хаазагийн үгнүүдийг ер нь самдаггүй байхгүй. Сая би жишээлбэл одоо та нарт зөв сонирхолж ярихад би нэгдүгээр бадгаа дуулж ирсэн аа. Хоёрдугаар бадаг толгонд орж ирэхгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр чинь хайнаа эхлүүлдэг учраас. Тэгээ би нэгдүгээр бадаг дуулж ирсэнаа би дотроо юу бодож ирсэн гэж яана хоёрдугаар даг яаж эхэлдэг вэ? Юу вэ? Үчисар нэг гэрэл орж ирж байгаа байхгүй. Тэгээ дүнгээ байж цаашаа хаацаа сүрхийг бадаг нь орж ирэхгүй байгаа. Яа юу вэ? Үчийн сарны гэр тэгсмүрд ингээ дуулаа яваад байгаа шүү дээ. Дүрээ бол тавьчихсан дээ хүн харж байгаа юм мэдж байгаа. Толгонд дотор юу явж ийн гэхээр яг нөгөө Владимир Ильич Ленин шиг Ленин уцаар ярьж байхдаа ном уншиж идэг гэсэн. Уран бүтээлчд одоо ийм л сонирхолтой хүмүүс байдаг да. Тэгээд хамтдаа намайг дэмжсэн яваад их баярлалаа. Хотын гудамж үнэхээр гоё дуу. За маш их баярлалаа. Мэдээж яг 8 сарын 29-нд болох байгаа тоглолтын хүрээнд одоо өнөөдрийн дугаар маань дуучин Дэлгэр мөрөн мөн сүн самтлагтай одоо хамтарч дугаар маань одоо үргэлжилж байна. Тэгээд дараа одоо юу гэдэг багтаа өргөд лайв сешнд илүү яг Дэлгэр мөрөн ахын одоо яг өөрийнх нь соло гаргасан гахалтай тэр дуунуудаар бас дахин нэг удаа орох байх гэж би бодож байна. Тэгээд дараагийн асуулт болохоор тэр номинал хамтлаг за Камертон сүнс сайлих гэл ингээл гайхалтай бой бэнд хамтлагуудын үе байсан. Тэр тийм тэглүү байх аа. Тэр үе яг яагаад тэр олон бой бэнд хамтлагууд гарч ирсэн гэж боддог вэ? Одоогийн хөгжмийн салбарт дахин тийм бой бэндүүд дахин гарч ирэх боломжууд хэр байгаа бол гэж та боддог вэ? За юуны төрөнд Монголын хөвгүүдийн хамтлагийн бүх залуучуудаа бас та бүхнийг хүндэтгэж хайрлаж явдгаа бас илэрхийлье. Учир нь одоо миний гэр бүлд тохиолдож байсан хязгаарч мартагдашгүй нэгэн үйл явдлыг Монголын бүх бой бэнд хөвгүүдийн хамтлаг дэмжиж мартагдашгүй гэдэг тоглолтыг зохион байгуулж манай гэр бүлд тохиолдсон одоо тэр хүнд зүйлийг ингэж даван туулахад хамгийн хүч зориг өгч байсан тэр найзуудаа би эзэж мартаагүй. Одоо хүртэл мартаагүй. Өнөөдөр яагаад би ингээд сүнс хамтлагтайгаа би ингээд энэ гоё дурсамж түүхийг ингээд сэдрэх болсон бэ гэхээр би хамгийн түрүүнд одоо сүнс хамтлагаа бол хүндэтгэж явдаг. Камертоныг биш. Мэдээж Камертонтой хайртай шүү дээ. Яагаад би сүнс хамтлагийг хүндэтгэж явдаг гэхээр Монголын хамгийн анхны бой бэнд байхгүй. Тэд нар зүгээр гарч ирж дуулахдаа зүгээр гарч ирж дуулаагүй. Тэд нар бүжгэлж дуулдаг байсан. Энэ бүжгэлж дуулдаг урлагийн төрлөөс нь маш олон залуучууд одоо үлгэр дуурайлыг авч өнөөдрийн одоо олонний мэдих олон сайхан уран бүтээлчүүд төрсэн байдгийн нэг нь одоо жүжигчин Темкагаас ахуулаад олон сайхан залуучууд байдгийн юм да. Тэгээд сүнс хамтлагийн олон гоё хит дуунууд байдгийн. Тэр дуунуудыг ер нь бол миний адил одоо ихэнх залуучууд яг дууныхын нэрээр мэдхгүй. Жишээлбэл тэр дүүрэнгөрөх охин чамайг тэ охин чамтай өнгөрүүлсэн энэ мөчөө
маш олон дуунууд байдгаас Монголын одоо эстрад урлагийн одоо пентатоник гэдэг хөгжмийн их наадмаас цаг нь болоогүй хайр гэж Гоншгийн жаргал сайхан ахын зохиосон тэр дугаар оны одоо тэр тухайн үеийн оны тэр шилдэг одоо дууны эздүүд болж исэн. Тэгэхэд номин талтынхан одоо камертон бид нар бол бас л олон сайхан уран бүтээлтэй байлаа шүү дээ. Тэгэхэд энэ одоо найзуудтай бол ингэж ялагдчихлаа. За тэгээ сая яг дурддагцсан цаг нь болоогүй учрлын төлөө гэд тэ. Тэр сайхан хөвгтэй тэр дуу бүгдээрээ сонсцгоё. Баярлалаа. Бас гоё юм бүгдээрээ сүнс хамтлагийнхныгаа бас сонсъё тий. Сүнсийнхнийгаа өрье. Вау! Сүнс. Сайн байцгаана уу? Өнөөдөр бас баг тариг гэж баггүй хугацаанд Улаанбаатар гэдгийг чимдэг Улаанбаатарын нэг гол цөм болсон газрыг нэрээр нэрлсэн сайхан хөгжмийн сувгтай учирж байгаадаа баяртай байна. Дүүнэрөдөө бас хөндлөө үзүүлье. Сайхан байна. Баярлалаа. Ирсэнд маш их баярлалаа. Урилга хүлээж авч ирсэн. Баярлалаа. За тэгээд сүнс хамтлагийн одоо бид бүгдэд хүрэх хамгийн анхны эхэлж дуулах байгаа дуу ямар дуу байгаа вэ? Тэгээд энэ дууны бас түүхийг бидэнтэй хуваалцахгүй бол бас болохгүй хаа. За энэ дуу маань бол 2002 оны пентатоник шагналын шилдэг 2000 оны пентатоникийн шилдэг дуу гэдэг шагналыг авчилаа. Жагаахыг маань үг Баярбаатарын Жагаахын Баярбаатарын үг ийм сайхан дуу. Яг энэ дууны тухай утга агуулга тий эсвэл дуулахтаа авдаг тэр мэдрэмжүүдийн тухай ярил. Соёлын төргөний тийм чи алхаж явж байгаад дараад доор нь урлаг кофе гэж өгдөг гэсэн чинь. Тэнд орж нэг цай уучаа гараад ирсэн чинь том жагаахтаа тарилцсан байхгүй. Том жагаах аль наа сүнсээ мөг нааш ороод ир. Ояасаах махан гэлээсэн чинь. Аль миний машинд орё гээл жагаагч нэг патрол ундаг гэсэн. Ороод аль энэ нэг дуу сонсоод энэ ямар дуу вэ? Энийг дуулж чадах уу танаа? Касетэ хийгээд. Тийм касетэ хийгүүд л хадаж онцсон энэ ямар байна? Гоё нү үг мөг нь гоё байгаас нэг. Тэгээд би яг сонсоол надад айгуу таалагдтал би лавгаад хэлсэн байхгүй. Лавга жагаахт амар гоё дуу байна гэд хэлсэн чинь лавга өтөр маргааш нь шууд бичилж жагаахын амтэрдэг байсан. Тэгсэн чи бас гэртээ оруулахгүй. За би одоохон гарлаа гэн. Бас машинд касеттэй бас машинаас тэр үед талгаад байгаа шүү дээ жагаах чи. Тэгээд жагаахаас альбан ёсны авчихсан. 3 үеийн холбоо байдаг те рок pop гэдэг pop хөгжим. Дээр ах нар байна. Эдгээр байгааг бол бид нэр дунд юу байхгүй. Дунд бид нар байгааг бол одоо эмороо дуулаад байгаа хипхоп ч юм уу R&B байхгүй байхгүй юу. Тэгэхээр энэ олон сайхан замыг засчихсан ах нартаа хөндлөл үзүүлье гэж бодож байна. Жагаахтаа маш их хайртай шүү гэж хэлье. Цаг нь болоогүй. Баярлалаа. Хатаж ганцхан намрын цэцэг шиг хайрмын чи юун гониглаа хавартан эргээд ургах болохоор харуусч огтхон шаналх хэрэггүй сэтгэл үлдсэн хинцхэн дэлбэг сэрүүн шөнөөр эргэн сэргнэ түрхэн зурийн зовлон мартагдаад твэр сарна чамаас сурна Тэр цагт бүгд чамайг харна Тэнгэрийн одч бас чамд дурлаа Цаг нь болоогүй учирлын төлөө Цагаасаа нэрч шаналх хэрэггүй Цаг нь болоогүй учирлын төлөө Учирлын төлөө Цагаасаа нэрч шаналх хэрэггүй Хүсээгүй зовлонгийн үд хагдахын цаг Хүслий чин зоргоор хайрдэл бэлэн Мартагдах шахсан чиний дуурлал Маргааш болоход ховор тооцогдох болно Ирээгүй хайрын төлөө чимэн Ихэр татан ойлох хэрэггүй Хүссэн хүлээж дууцсан хайр чинь Хүний орчлонд айна өрөн ирнэ Энэ үед бүгд
чамайг дурснаа энхий цэцгэс чамд дурлаа жаргалтай сайхан амьдралын дуу төрүүлж чимэн шандах хэрэггүй жаргалтай сайхан амьдралын дуу төрүүлж чимэн шандах хэрэггүй чамайг харнаа тэнгэрийн одч бас чамд дурлаа цагаан болоогийн учрын төлөө цагаасан шандах хэрэггүй цагаан болоогийн учрын төлөө цагаасан шандах хэрэггүй чамайг дурсан энхий цэцгэс чамд дурлаа жаргалтай сайхан амьдралын дуу төрүүлж чимэн шандах хэрэггүй жаргалтай сайхан амьдралын дуу төрүүлж чимэн шандах хэрэггүй шандах хэрэггүй цагаасан эрт шаналх хэрэггүй. Баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Ойр дуулаг гоё байна. За сүнс гэдэг нэрний утга яагаад хамтлагтаа энэ нэрийг өгч байсан бэ? Ер нь ингэсэн 90-ад оны ихэр чинь одоо бүжгийн хамтлагууд рэп бүжгийн хамтлагууд аяг их байлаа те. Тэгээд Эрдэнэтэд бид нар яг ингээд октоодтай цог рэп бүжгийн эхлээд нэг цэнгэнтэй хамтлаг байжсэн болоод зарим хэсгээ хөөж явуулаад зарим хэсгтийг найзлаад тэгжээс нь октоодоо болоод тэгээ сүнс гэдэг нэр өгсөн. Тэгээд эмхтэй буюу үерхэл гэдэг анхны манай гишүүн өгжээлээ энэ нэрийг бид нар тэгтээ бүгд нэрээ өгөхгүй юу. Тэгэхээр шодсон чинь үерхлийн нэр сонгодоо тий айгүй итгээ дээрээ бид нар ангардаг байлаа. Хар сарнаа цагаан гавлч нөө хар тас гэл дандаа итгээд нэртэй. А тэгээ бид нар хамгийн гол зорилго нь бол Монгол нэр өгнө гэж ярьж байсан хоорондоо. Яг Монгол нэр өгнө шүү. Хэдүүлээ ганган гадаадын нэр хэрэггүй гэдэг. Анх яг хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагчсан бэ? 94 оноос бид нар одоо Чингис хаан хамтлагийнхаа бас дэмжлэгтэйгээр анхны бүр амьд хөгжимтэй хар аргачин чи сонс диваач ингээд анхны рэп дуунууд гаргаж ирсэн. Манай замлын шүлгийн нэрхээд. Тэгээ анхны дуунууд дээр яг гарч ах бид нар тавуулаа байж байгаад яг дөрүүлээ замлын зулаа лавга гэсэн нөхдөд дөрүүлээ гараад тэгээд яалч таваараа анханасаа бүжгээ бэлтжижсэн байхгүй нөгөө бүжгтэй бүжгэлт болно. Тэгээд 96 оноос муу юм маань бас буцаад хамтлагтаа орсноор бид нар ингээд тавуулаа гэж явчихлаа. Би бас яг нөгөө та хоёрыгоо ингээл ирнэ гэхээр бас бичлэгүүдийг үзэл, хуучны бичлэгнүүдийг үзэл ямар гоё тэр нөгөө стил имижтэй тэгэл үсээ ингээл өнгөөр бодчихсан те. Үнэхээр гоё юм стил имижтэй байсан байлаа. Тэгэхээр бахархаж байлаа. Тэгээд одоо нөгөө 8 сарын 29-нд болох байгаа тоглолтын хувьд одоо юугаараа илүү онцлог байх вэ? Мэдээж амьд хөгжимтэй ингээд хамтдаа байх нь байна. Одоо жишээлбэл зочин уран бүтээлчд юу байна? Бас хаана яг болох ч байгаа вэ, тий? Яг энэ тоглолтын тал дээр бол дээгэдээ маш их баярлж байгаа. Намын талс хамтлагийн үерхэл нөхөрл. Одоо бид нар ингээд хамтлагуудыг ингэж яриад байдаг хүмүүс. Яага бутарч байгаа буцаач нэгдэж гэдэг юм. Эсвэл нэг хүний хариуцлагын бусд нь наагаад байдаг байхгүй. Гэтэл тэр хүн болгон өөрсдөө философитай, өөрсдийн боловсрол, өөрсдийн хүрээлт, карьертай тэрэндээ амьдралынхаа үнд зүйлгээ явж идэг. Гэтэл тэрний толгойг би мэдэхгүй байхгүй. Зүгээр дуулуулах сонирхол бол мэдээж тэр хүмүүст байдаг тий. Тэгээд дээгэд маш их баярлж байгаа. Яг тэгвэл дээги битэрийг нойрноос ирсэн байхгүй. Тэг. Хей. Нак гэдэг. Тэгээд дээрэс нь энэ тоглолтын үнц нь юунда байгаа вэ гэвэл бид нар хар багасаа өрсөлдөжсэн мөртлөө үерхсэн, хөрөлсөн, сайндаж муудаж үдсэн. Гэхдээ яг энэ үерхэл гэдэг нөхөрлөл гэдэг хүн юмны үнцнийг бид нар яг анд нөхөд гэдэг энэ дээр харуулна. Урилгаар буюу бидний гоё зочин болж
гайс хамтлаг маань бол хамгийн дөрөнд бүр бүрэлдэхүүнээрээ ирж дуугаа өргөнөө. Гэхдээ 1-2 хон дуудуулаад явчихгүй. Анхны охтын хамтлаг Spike хамтлаг маань Namco Minji 2 маань ирж бас нэжгээд дуунуудаа хамтарч. Манай багтаа өргөл live session-д бас оролцсон байгаа. Маш гоё дуулсан байлж шүү дээ. Айгуу гоё болсон. Тэгээд яг эдгээр маань ирж бас өөрсдийнхөө тэр үеийн дурсамжийг сэтрэнэ. Тэрүүгээрээ маш гоё. Дээрэс нь амьд өгчмийнхөө хамтлагтай тоглож байгаа хамгийн гоё. Cool. Тийм. Манай багтаа өргөл live session-тэй бас портал юм хамтардаг. Тэгээд портал маань бол одоо багтаа өргөл live session-ийн одоо холбоотой тоглолтын бүх ажлуудын тасалбар гэдэг ч юм уу тий худалдааг хариуцаж ингэж явдаг. Тэгээд бас портал маань яг циркийн хажууханд яг шинэ асраа ингээд одоо продюсер TJ ахтай маань хамтраад тий хийсэн байсан. Тэгээд тэнд болох юм байлээ. Маш гоё юм амьд хөгжимтэй бас live house ингээд бас Улаанбаатарт байгаад бас баярлж байгаа шүү. Баярлаа. Гоё шүү. За дараагийн дууны түүх. Тэгээд бас хамтдаа энэ дугаараа өндөрлөө. Тэгээд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тоглолтод өндрөөс өндөр амжилтыг хүсье. За дараагийн дуу Амрах хоснууд адилхан байдаг гэж дуу байгаа. Уг Үржингийн хүрэл Баатар. Энэ дууг бол над зориулж үрж ах хүрэл Баатарх бичижсэн. Миний дуу чамд зориуллаа. Лавгад бас ямар дуу вэ? 2 шүлэг зориул тусад нь зориулж бүр үрж ах дээр нь гэж бичиж өгч ирсэн. Тэгээд аяг бол манай найз лавга хийсэн байгаа. За явсан. За бүгдрөө хөгжилтөд өгье. Сэтгэл гэж байдаг юм үнэндээ тэр хайр байдаг. Амбол хүлэг шиг тэр хайрыг очлон нэгэд удаа бидэн дэлгэрэг юм. Зүби зангаар бикиви зүгээрэл бибинэ хүнээ. Амрах хоснууд адилхан байдаг. Хайгины камгас хорхонч хажууд мэдик жаргал юм шүү. Come on. Аль бүгдээрээ нүдээ харцгаая. Аль бүгдээрээ нүдээ харцгаая. Аль бүгдээрээ нүдээ харцгаая. Аль бүгдээрээ нүдээ харцгаая. Come on. Yeah. Харцаа хэлж болдоо гитгээл сэтгэл гэж байдаг юм хамгийн жаргалтай тэр байдаг. Тэнгэр хүлээ шиг тэр хайрыг тэр хинэг шин бурхан бидэн дэлгэрэг юм. Зүби зангаар бикиви зүгээрэл бибинэ хүнээ. Амрах хоснууд адилхан байдаг. Хайгины камгас хорхонч хажууд мэдик жаргал юм шүү. Аль бүгдээрээ нүдээ харцгаая. I do hip hop beat. Надрусай хараад хайрын нэгсэн өрийн орон зайг бүгдээ сэлэн мэдэрч бай хэзээ тэр цаг энэ цаг бүх юм сайхан байгуул чавд хатаа сэтгэлээрээ тэр хацаг хайж атагэ цаа тэгээд ерөн байсгийг би бинэ хоёул хайрлаа дуурлаж байсан цаг хайр гэдгийг мэдэрхийг хүн болж өгдөн лав хажууд байгаа өрийн хайраа бусдаас илүү хайрж амрах хосын дуугуулахаас адилхан байдаг борооны дараа үүд нүгэ тэнгэр цэлмэг цайд сайхан харцаа бүхнээс урууж бүүнүү Ариун бүхний тухайн захаас энэ миний дуу Зүби зангаар бикиви зүгээрэл бибинэ хүнээ. Амрах хоснууд адилхан байдаг. Хайгины камгас хорхонч хажууд байдаг жаргал юм шүү. Аль бүгдээрээ нүдээ харцгаая. Амрах хоснууд адилхан байдаг. I do that shit. Зүби зангаар бикиви зүгээрэл бибинэ хүнээ. Амрах хоснууд адилхан байдаг. Хайгины камгас хорхонч хажууд байдаг жаргал юм шүү.
битгийгүй зүгээр л бибинэ хүндэл Амраг усынууд адилхан байдаг. баярлалаа ямар гоё юм. За анх нартаа маш их баярлалаа. Баярлалаа. Сүүл самтлаг бүгдээрээ алгадаа ший. Баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаар бол маш сонирхолтой. Хоёр уран бүтээчийн хамтарсан гайхалтай дугаар боллоо. Дэг яхад бас маш их баярлалаа. Тэгээд тоглолтод нь цаашдын урлагийн ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа. Багт хэрэг. Бүгд нь баярлалаа. Хурж ирсэн та бүхэндээ хайртай шүү. Баярлалаа. Үзэгчдээ маш баярлалаа. Хөгжимчдээ маш их баярлалаа. Вокалистуудад баярлалаа.